За аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хууль цагдаагийн байгууллагад хандхаас урьдчилж хүний хувийн мэдээллийг харуулсан зураг бичлэгийг захин орчинд нийтэлж хүний нэр төрийг гутаах тохиолдол түгээмлэнэ. За шүүхээр гин буруутай тогтоогдоогүй байхад захин орчинд яллах нь эргээд хүний эрхийн ноцтой зөрчил болохыг албаныхан санууллаа. СУ сүлжээ дэлгүүрт гар утас суулгаалжээ. Хүүхдүүд байрны гаднаас ундаг дугуй уулгаалаад зогтжээ зэргээр цахим орчинд өдөр тутамд хүний царай түрх гарсан хяналтын бичлэг зурагт нийтлэлттэй бид түгээмэл таардаг. Бичлэгт дүүлдэл нь тодорхой мэд харагдаж байвч тэнд ямар нөхцөл шалтгаан байсан болохыг зөвхөн мөрдөн байцаалтын явцад үнэн зөв тодруулах боломжтой. За гэсэн ч иргэдийн дунд аливаа асуудалтай тулгарсан тохиолдолд цагдаагийн байгууллагад бүртгүүлэхээс илүүтэй цахим орчинд нийтлэхийг илүүд үзэх нь хүний эрхийн хувьд маш буруу тогтолцоо болохыг хэлж байна. Цаашдаа хүний эрхийн комиссийн зүгээс зогсоох ийм үйл ажиллагаануудыг бол шатараатаагаар хийгээ явж байгаа. Цаашдаа ч хийгдээд явна. За ялангуяа худалдаа үйлчлэгээний талбай үйлчлэгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хүний дүрс нүүр царайг ил гаргаж цагдаагийн байгууллага, шүүхийн байгууллагаар ямар нэгэн байдлаар гим зэм нь шийдвэрлэгдээгүй байхад за хүмүүст хуваараа бусдад дэлгэцний эрх хүндэд нь гутааж байгаа явдлууд дээр бол энэ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд бол цаашдаа анхаарах хэрэгтэй. Бусдын нэр төр, алдар хүнс, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг халдсан элд худал мэдээллийг түгээсэн бол гэдэг асуудал эрүүг хуульчлагдаж өгсөн. Магадгүй шүүхийн зүгээс ч гэсэн дээрх төрлийн гэмтэрийг шийдвэрлэдэг барагдаг бол асар олон байна. Тэгэхээр шүүхээр гин буруутай эсгэнэгдсэн шийдвэрлэдэг тохиолдолд аливаа иргэний хувийн ус хамаарах мэдээллийг бас захин сүлжээ төр дундаа олон нийтэд дэлгэхгүй байх нь өөрөө бас гарчуулах хэрэгцээс сэргийлэх бас нэг хүчин зүйл болж байгааг харж байна. Аливаа асуудлаар алдаа гаргасан хүнд ч хувийн мэдээллээ нууцлах, нэр төрөө хамгаалуулах хэрэгтэй. За гэвч иргэд асуудлыг олонний анхааралд оруулах, шүүхийн шийдвэрт нөлөөлөх, эсбөгөөс хуулийн мэдлэггүй зэрэг олон шалтгааны улмаас хүний хувийн мэдээллийг задруулж байна. За иймд асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, цахим орчныг зөв зүйтэй ашиглаж хэвшихийг албаныхан зөвлөж байлаа.